Сайн байцгаана үзэгчдээ, төвцөг 7 хоногийн тойм хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна уу. Швейцарын холбооны улсын Давос хотноо болж буй дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад ерөнхий сайд Зандан Шитрэ оролцлоо. Энэ үеэр анхаарал татсан хамгийн том үйл явдал нь Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан энх тайвны зөвлөлт манай улс үүсгэн байгуулагч гишүүнээр нэгдсэн явдал байлаа. Засгийн газраас энэ алхмыг олон улсын нэр хүнд энхийг эрхэмлсэн бодлогын илэрхийлэл гэж тайлбарлаж байгаач улс төрийн араасаа эрсдэл дагуулна гэж эргэлзэж байна. Давосын чуулга уулзалтын үеэр ерөнхий сайд Зандан Шитрэ нэгдсэн улсын байгууллагын байгууллагууд, Европын, Азийн орнуудын төлөөлөгчид, бизнес, хэвлэл мэдээллийн удирдлагуудтай уулзаж, Монгол улсын эдийн засаг хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын талаар ярилцсан. Гэсэн ч эдгээр уулзалтаас илүүтэй олон нийтийн анхаарлыг татсан нь Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан энх тайвны зөвлөлд Монгол улс үүсгэн байгуулагч гишүүнээр нэгдсэн явдал байлаа. Зөвлөлийн дүрмд гарын үсэг зурснаар Монгол улс, Аргентин, Унгар, Саудын Араб, Казахстан, Турк зэрэг 19 улсын хамт шинэ олон улсын механизмыг эхлүүлэхэд оролцож буйгаар зарлагдав. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп уг зөвлөлийг дэлхийн геополитикийн доктортой байдлыг дэмжих, нэгдсэн улсын байгууллагатай хамтран ажиллах шинэ платформ хэмээн танилцуулсан. Тэрээр Монгол улсыг газын мөргөлдөөнийг эцэслэх, ойролт орнуудад энх тайвныг бэхжүүлэх санаачлагад нэгдэхийг уриалсан байна. Гэвч олон улсын шинжээчдийн зүгээс зөвлөл нь Америк нэгдсэн улсын дотоод, гадаад улс төрийн зорилготой уялдсан. Трампын нэр дээр төвлөрсөн санаачлах байж болзошгүйг сануулж байна. Өөрөөр хэлбэл, бодит эрх зүйн хүчтэй механизм уу, эсвэл улс төрийн имижийн шинэ хэрэгслүү гэдэг асуулт нээлттэй хэвээр хүлдэж байна. Засгийн газрын тайлбараар Монгол улс тус зөвлөл сайн дурын үндсэн дээр санхүүгийн дарамтгүйгээр оролцоно. Гэвч нөгөө талд Монгол улс олон тулгуурт тэнцвэртэй гадаад бодлого баримтлагдаг улсын хувьд нэг улсын ерөнхийлөгчийн нэртэй шууд холбогдсон санаачлагын үүсгэн байгуулагч гишүүн байх нь дипломат тэнцвэрт байдал хэрхэн нөлөөлөх вэ гэдэг асуулт гарч иж байна. Ялангуяа нэгдсэн улсын байгууллагын тогтолцоо, олон улсын уламжлалт механизмуудын оронд шинэ зөвлөл бий болгох нь Монголын гадаад бодлогын зарчимтай нийцэж байна уу? Эсвэл богино хугацааны улс төрийн ашиг сонирхолд автаж байна уу гэх шүүмжлэж дагалдж байна. Мөн уулзалтын үеэр ерөнхий сайд зөвхөн боловсрол төдийгүй аялал жуулчлал, эрчим хүч, энх тайвны санаачлагуудын талаар олон улсын эндэр дээр идэвхтэй байр суурь илэрхийллээ. Тэрээр уул уурхаагаас хэд хамааралтай эдийн засгийг төрөлжүүлэх гарцын нэг нь аялал жуулчлал хэмээн тодорхойлж визийн хөнгөлөлт, агаарын тээврийн либералчлалын бодлогоо танилцуулсан юм. Гэвч эдгээр мэдээлэл нь бодлогын түвшний ерөнхий зорилтоос цааш ахиж, иргэдийн өдөр тутмын амьдралд хизээ хэрхэн нөлөөлөх нь тодорхой бус хэвээр байна. Ялангуяа боловсролын салбарт хиймэл оюун бол үндсэн чадвар хэмээн тодорхойлсон атлаа, багшийн цалин, сургалтын орчин, дэд бүтцийн асуудлыг зэрэг шийдэх бодит төлөвлөгөө олон нийтэд танилцуулагдаагүй нь шүүмжлэл дагуулж байна. Ингээд эцэст дүгнэхэд Давосын альчлалын үеэр ерөнхий сайд олон уулзалт хэлэлцүүлэг хийсэн ч бодит агуулгын хувьд хамгийн том маргаантай алхам нь Дональд Трампын санаачилсан энх тайвны зөвлөлд Монгол улс нэгдсэн явдал боллоо. Энэхүү шийдвэр нь Монгол улсыг олон улсын энхийг дэмжих орны дүрээр харуулах боломж олгож байгаа ч нөгөө талаар бодит үр нөлөө улс төрийн эрсдлийг дагуулах хэсэг нь тодорхойгүй хэвээр байна. Энх тайвны нэрийн дор хийж буй улс төрийн шин туршилтад Монгол улс ямар байр суурийн эзлэхийг цаг хугацаанд харуулах нь. Тайм үргэлжилж байна. Дулааны захиргааны станцын дагуулдалд автагдаж, нийслэл тэр аяар харанхуй хүйтэн хот болон хуйрв. Эрчим хүчний салбар доголдсон явдал засгийн газар улс төрийн хариуцлага хүлээх ёстой гэж арчилсан ном шаардлага тавьж 2 сайдыг огцруулах албан бичгийг ерөнхий сайд түргүүллээ. Сүүлийн өдрүүдэд нийслэлчүүд цахилгаан дулаан тасалдах бодит эрсдэлтэй нүүр тулж иргэдийн амьдрал улам бүр тогтворгүй боллоо. Өвлийн хүүтэнд дулаангүй хонох үе, цахилгаан хязгаарлагдах үе гэсэн айдас айл өрх хүрийн өдөр тутмын бодит асуудал боллоо. Өдөр ирэх тусам үн төлбөр өсөж амьдралын өртөг нэмэгцээр байхад төр засгийн зүгээс иргэдийн наад захын хэрэгцээ болох эрчим хүчний найдвартай байдлыг хангаж чадахгүй байгаа нь олон нийтийн бохиндлыг улам бүр өдөөж байна. Алдаа доголыг хуучин асуудал, хоримтлагдсан хүндрэл хэмээн тайлбарлах боловч бодит амьдрал дээр иргэд хөлдөөд бизнесүүд зогсоод хот тэр чигтээ эрсэлд орж байгааг хэн хариуцах вэ гэдэг асуулт нийгэм даяар хурцаар тавигдж эхэллээ. Дулааны цахилгаан станц 4-т гарсан гэмтэл түүнээс өмнөх дулааны цахилгаан станц 3-ын ослон Монгол улсын эрчим хүчний салбарын бодит нөхцөл байдлыг дахин ил болголоо. Нийслэлчүүд хэдэн цагийн турш цахилгаангүй болж дулаан, ус тасалдах нөхцөл байдал үүссэн нь уг салбар стратегийн ач холбогдолтой атлаа хэр эмзэг болсныг харуулсан юм. Дулааны цахилгаан станц төрийн өмчит хувьцаат компани ерөнхий инженер Болбоотрын тайлбарснаар тус станцын турбинууд дээр тодорхой шинжилэл хийсэн ч хамгийн чухал хэсэг болох зуух, уур халагч, шугам холон шинжилэл олон жил хийгдээгүй байна. Тэрээр нэг зуухыг 90 сая $90 өртгөөр 1.6 жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулах тэзүү 2018 оноос бэлэн байсан ч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй онцлсон юм. Хэрэв уг хөрөнгө оруулалт хийгдсэн бол 30 мянган айлыг цахилгаанаар хангах станц засвар үйлчилгээний бэлтгэл нөөцтэй болох боломж бүрдэх байжээ. Гэтэл үүний зэрэгцээ нийслэлийн удирдлагууд 300 орчим тэрбум төгрөгөөр нүүрс худалдан авч шууд хэрэглээн зарцуулсан нь шүүмжлэл дагуулж байна.
Зарим тооцоогоор тоон нүүрсийг өндөр үнээр авч хямд үнээр нийлүүлснээр их хэмжээний зөрүү үүссэн бөгөөд нэг удаагийн хэрэглээнд их хэмжээний мөнгө зарцуулсан атлаа урт хугацааны шийдэл болсон дэд үтцийн шинжилэл гацсан хэвээр үлджээ. Эрчим хүчний сайд Чойжил Сүрэн үүсэд буй нөхцөл байдлыг тайлбарлахдаа салбар олон жил өртгөөсөө доогуур үнээр цахилгаан дулаан нийлүүлж ирсний улмаас хүндрэл орсон. Энэ нь 30 жилийн хоримтлагдсан алдаа гэдгийг онцлсон юм. Тэрээр үн нэмэхээс өөр бодит гарц байгаагүй хэмээн тайлбарласан ч улсын их хурлын зарим гишүүд болон олон нийт үн нэмсэн ч бодит шинжилэл хангалттай хийгдэггүйг шүүмжилж байна. Тухайлбал 2025 онд тариф нэмснээр салбар 550 гаруй тэрбум төгрөгийн нэмэлт орлого олсон ч үүний багахан хэсэг нь станцуудын шинжилэлд зарцуулагдсан гэх мэдээлэл бий. За ямар ч байсан өнөөдрийн байдлаар дунджаар ирж шүү. Дулаан цахилгаан станцууд дээр 10 хоногийн нөөцтэй байгаа. Багнуурын уурхай, шивээ уурхай болвол ямар ч байсан энэ дулааны улирлыг нийт ялангуяа хүндрэл байгаа энэ 3 сарын 1-ний давх хэмжээний одоо хөрс суулдсан ухаад ачуулахад бэлэн нөөцтэй байна. За мэдээж хүний гараар бүтсэн техникүүд бол ямар нэгэн эрсдэл гарахыг үгүйсэхгүй. Ямар нэгэн нөөц тоноглог адилж байна. Одоо нэг 3 хоног нэлээд хөтөн байх юм шиг байна. Энэ бол зөвхөн Монгол улсад өөрсдөө нөхцөл байд биш. Нийт ялангуяа энэ Оросын холбооны улс талдаа бол 50 градусаас илүү хөтөрж байгаа учраас Оросын холбооны улс маань өөрөө бас чадлын нутагталд орж байгаа гэдэг ийм асуудал ярьж байна. Гэхдээ өнөөдрийг хүртэл Оросын холбооны улсаас бид нар 300 мегаватт хүртэл цахилгаан эрчим хүчийг дутагдсан үед авдаг. Энийг хийж байна. Магадгүй өнөөдөр хамгийн хүнд гэдэг ийм мэдээллийг Оросын талаас өгж байгаа. Нөхцөл байдлыг улам хурцдагсан нэг асуудал нь дулааны цахилгаан станц 4-ийн гүйцэтгэх захирал асан 50 бэх болон түүний зөвлөх тууд орж нарыг авилга албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж цагдан хорьсон явдал байлаа. Шалгалтаар илэрсэн үйл хөдлөх хөрөнгийн нийт үнэлгээ хэдэн зуун тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаа нь эрчим хүчний салбарт хөрөнгө мөнгө дутаагүй харин хяналт хариуцлага сулаасныг илтгэж байна гэх байр суурьч гарч ирж байна. Энэ нөхцөл байдалтай холбогдуулан ажилласан нам засгийн газарт улс төрийн хариуцлага тооцох асуудлыг ил тод тавьж эрчим хүчний сайд Чойжил Сүрэн, Шадар сайд Доржханд нарыг албан тушаалан огцруулах шаардлагыг албан ёсоор хүргүүлснэ мэдэгдлээ. Тус намын зүгээс эрчим хүчний салбарт үүсээдгүй хямрал нь нэг удаагийн асуудал техникийн доогдлоор хязгаарлагдахгүй харин бодлогын түвшинд хоримтлагдсан хариуцлагагүй удирдлага буруу тогтолцооны илрэл хэмээн дүгнэж байна. Монголчуудаас нэг талаа хэрсэн болсон одоо худлаа амралтанд одоо ахиж итгэхгүй байх гэдгийг найдаж байна. Өнөөдрийн эрчим хүчний салбар бол энэ салбарт дандаа худлаа хийж ирсний үр дүн. Тийм учраас миний би өнөөдөр ерөнхий сайдад хандан эрчим хүчний сайд эрчим хүчний сайд Чойжил Сүрэн за мөн Шадар сайд Доржханд нарыг ажлын хариуцлага тооцож огцруулах чөлөөлөх юм асуудлыг одоо өнөөдөр алан бичгээр хургуулж байна. Энэ алан бичгт бол одоо үүсэж байгаа нөхцөл байдлуудыг маш тодорхой дурдсан, эрчим хүчний аюулгүй байдал хэрхэн алдагдсан тухай дурдсан. Одоо хамгийн анх эрчим хүчний реформ хийнэ гэж зарлж байхдаа бид нар нэгдүгээр эрчим хүчний найдвартай аюулгүй системийг бий болгоно гэсэн энэ үр дүнд хүрээгүй гэдэг ч юм уу те. Ингээд үр дүнд хүрсэн нэг ч ажил байхгүй байгаа учраас өнөөдөр ийм одоо миний би ийм шийдвэр гаргаж байна гэдгийг бас дуулах гэсэн юм аа. Ардчлал намын тайлбараар сүүлийн 8-9 жилийн хугацаанд эрчим хүчний салбарт нийтдээ 1.5 их найт төгрөгийн гадаадын зээл тусламж төсөл хөтөлбөрүүд хэрэгжсэн боловч иргэдийн өдөр тутмын амьдралд бодиттой ахиц найдвартай хангамж огт мэдрэгдээгүй хэвээр байна. Харин ч эсэргээрээ айл өрхийн цахилгааны төлбөр 2016 оноос хойш дунджаар 2.3 дахин нэмэгдэж иргэд илүү өндөр төлбөр төлөх болсон атлаа станцуудын техник тоног төхөөрөмж шинжлэгдээгүй осол дугал давтагцаар байгаа нь бодлогын ностой зөрчил болохыг онцолжээ. Ийм нөхцөл салбарын сайд 30 жилийн алдаа хэмээн хариуцлагаас зайлсхийсгэн тайлбар хийж Шадар сайдын түвшинд бодит реформыг үр дүн харахгүй байгаа нь улс төрийн хариуцлага ярих хангалттай үндслэл гэж ардчилсан нам үзэж байна. Тиймээс эрчим хүчний салбарт бодит өөрчлөлт хийхин тулд эхлээд хариуцлага тооцох ёстой бөгөөд үүний эхний алхам нь эрчим хүчний сайд Чойжил Сүрэн, Шадар сайд Доржханд нарыг огцруулах явдал хэмээн тус нам мэдэгдлээ. Энэ хэрээрээ төрийн оролцоотоо дарга нарын мэдлэлтэй хаалттай байгаа учраас энэ авилгал хээл хахуулын үүр уурхай болсон байна. Тийм учраас ардчилсан намын байр суурь бол нэгдүгüүрт нэн төргүүнд сая шижрэг гишүүн танилцуулсанчлан энэ салбарыг олон жил удирдсан энэ хүмүүс нэгдүгüүрт улс төрийн хариуцлага тооцох ёстой. Хоёрдугаар бодлогын шийдлийг суурьаар нэргэж харах ёстой юм байна. Энэ салбарт салхи оруулах хэрэгтэй юм байна. Либералчлах хэрэгтэй юм байна. Хөрөнгө оруулалт татах хэрэгтэй юм байна. Төрийн компаниудыг олон нийтийн болон хувийн болгох ёстой юм байна гэсэн ийм бодлогын байр суурь баримталж байгаа. Харин засгийн газрын зүгээс дулааны цахилгаан станц 4-ийн гэмтлийг шуурхай засварлаж хэвийн горимч шилжүүлэхээр ажиллаж байгаа. Мөн бөөрөлжүүдийн цахилгаан станцад гарсан асуудлыг шийдвэрлэхээр холбогд арга хэмжээг авч ирсэн гэдгийг мэдэгдэж байна. Эцэст нь дүгнэхэд эрчим хүчний салбарт үүсэдэг нөхцөл байдал нэг станцын гэмтэл нэг удаагийн ослоор хязгаарлагдахгүй. Олон жил хоримтлагдсан бодлого удирдлагын асуудалтай шууд холбоотой болж байна. Засгийн газрын үнийг хуучин алдаагаар тайлбарлаж байгаа бол сөрөг хүчин бодит хариуцлага нэхэж эхэллээ. Асуудлыг цаашид хэрхэн шийдэх нь өнөөдөр цахилгаан хязгаарлах эсхээс гадна маргааш Монгол улс эрчим хүчний аюулгүй байдлыг хангаж чадах эсхийг тодорхойлох чухал зорилт болж байна.
тойм үргэлжилж байна. Эрүүл мэндийн сайд эм эмнэлгийн хэрэгслийн асуудалд анхаарал хандууллаа. Тэрээр өнгөрч буй 7 хоногт эм эмнэлгийн хэрэгслийн чанар үнийг бодиттой ил тод байлгахад хяналт зохицуулалтыг илүү өргөжтэй хэрэгжүүлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо. Эрүүл мэндийн сайд Чимбүрэн эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт ажиллаж агентлагийн үйл ажиллагаа бодлого хяналтын үр дүнтэй танилцлаа. Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар 2025 онд эм ханган нийлүүлэх байгууллага эмийн сан эмнэлгүүдэд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус нийт 1622 хяналт шалгалт хийж 7815 зөрчил илрүүлжээ. Үүнээс 2996 зөрчлийг газар дээр нь харилцуулж 422 байгууллагад хугацаатай албан шаардлага хүргүүлсэн нь хяналт шалгалтын давтамж цар хүрээ нэмэгдсэнийг харуулж байна. Улсын хэмжээнд нийт 2906 эмийн сан ажиллаж байгаагаас 1560 эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй болох эмийг цахим жороор олгож байна. 2025 онд нийслэл болон 21 аймгийн хэмжээнд нийт 83696 цахим жор бичигдсэн нь цахимстай бодитоор ашиглагдаж эхэлснийг илтгэж байна. Эм шинжлэх лабораторийн хувьд 2025 онд 21 эмийн хэлбэрт нийт 2007 дээжид шинжилгээ хийсэн бөгөөд үүний 1519 нь импортын 488 дотоодын эм био бэлтгэл, биологийн идэвхтэй бүтээгдэхүүн байжээ. Мөн эмийн зар сурчлагын 102 зөвшөөрөл олгож стандартын бус хурамч байж болцшгүй 5 эмийн сэрэмжлүүлгийг олон нийтэд хүргэн зах зээлээс 4 нэр төрлийн 72 цуврал эмийг эргүүлэн татсан байна. Эрүүл мэндийн сайд Чимбүрэн эрүүл мэндийн салбарын итгэлийг бий болгодог гол хүчин зүйл бол эмийн чанар, бодит үн гэдгийг онцлоод эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль шинжилэн батлагдаж хэрэгжиж эхэлснийг дурдлаа. Тэрээр засгийн газар эмийн чанар, үнийн доктортой байдлыг хангах бодлогыг тууштай баримталж байгаа тул агентлагийн үйл ажиллагаа энэ бодлоготой үйлдсэн бодит үр дүн гаргах шаардлагатайг тэмдэглэв. Түүнчлэн улсыг хурлаас баримталж буй бодлого нь бизнес эрхлэгчдэд хүндрэл учруулахгүй харин хяналтыг чангаруулж шаардлага хангахгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцалдаг зарчим гэдгийг сайд онцолж энэ чиглэлийг хатуу баримтлахыг агентлагийн удирдлагад үүрэг болголоо. Эссэн дүгнэж хэлэхэд эмийн чанар, үнийн асуудал нь зөвхөн салбарын дотоод зохицуулалт бус иргэдийн эрүүл мэнд итгэлтэй шууд холбоотой. Иймд хяналт шалгалт, лабораторийн шинжилгээ, цахим ил тод байдал, иргэдийн оролцоог нэг цогц тогтолцоонд оруулах нь бодит үр дүн авчрах гол нөхцөл гэж үзэж байна. Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй бодлого цахим системүүдийг иргэд идэвхтэй ашиглаж хэвших нь эмийн зах зээлийг илүү шударга, ил тод болгоход чухал нөлөөтэй. Өнгөрч буй 7 хоногт нийгэм нэг л сэдвийг ахин дахин анхаарлаа. Олныг дөсчөрсөн хэрэг шүүхээр хилэлцэгдэж 15 жилийн өмнөх хэргийн хохирогч ил гарлаа. Эдгээр үйл явдал манай улсад охид эмэгтэйчүүдийн ирэх ямар төвшөнд хэрэгжиж байгааг бодитоор харуулсан юм а. 16 болон 32 настай хоёр эмэгтэй амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг Баянгол хаан уул Сонгон хайрхан дүүргийн эрүүгийн иргэн анхан шатны тойргийн шүүх хилэлцүүлгийн шатанд үргэлжилж байна. Олон нийтийн хэргийн шүүх хурлыг үйл ажиллагааг анхааралтай ажиглаж байна. Учир нь энэ бол нийгмийн шударга ёсны шалгуур эмэгтэй хүний амь нас Монгол улсын хууль шүүхийн тогтолцоонд хэр үнэтэй вэ гэдгийг тод харуулж буй бодит жишээ юм. Шүүх хурлын үеэр талигч охины ээж нийгэмд хандан байр сууриа илэрхийлж зарим яллагдагчийн өмгөөлөгчд охиныг минь харлуулах гэж оролдож байна гэж мэдэгдэв. Энэ нь манай улсын эрүүгийн иргэн шүүхийн танхимд олон жилийн турш давтагцаар ирсэн гашуун бодит байдлыг илчилсэн мэдэгдэл байлаа. Шүүхийн танхим бол хүний эрх хамгийн өндөр түвшинд хамгаалагдах ёстой орон зай. Гэвч бодит байдал дээр эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдсэн онц ноцтой гэмт хэрэгүүдийн шүүх хурал өөр асуултыг нийгэм тавьсаар байна. Энэ танхимд үнэхээр хэний эрх хамгаалагдаж байна вэ? 16 болон 32 настай хоёр эмэгтэй амь насыг хөнөөсөн хэргийн анхан шатны шүүх хурлын явцад талигачийн амьдрал, хувийн харилцаа, зан чанарыг задлан шинжлэх, байдал давамгаалж, гэмт хэргийн мөн чанар, гэм бурууг тогтоох асуудал 2 дугаар шатанд тавигдаж буй олон нийтийн анхаарлыг татаж байна. Талигаач өөрийгөө хамгаалах боломжгүй, гэвч түүний өмнөөс хууль өөрөө хамгаалж нэр төрийг нь сэргээх ёстой. Харин шүүхийн мэтгэлцээний явцад хохирогчийг буруутгах ямар хүн байсан бэ гэдгээр нь гэмт хэргийн шалтгааныг тайлбарлах оролдлого гарч байгаа нь хүний эрхийн нэр төртэй байх суурь зарчимтай зөрчилдөж байна. Энэ бол ганц нэг өмгөөлөгчийн тактик бус, харин шүүхийн соёл, хандлагын асуудал юм а. Үндсэн хуулиар баталгаажсан хүний нэр төр, галдашгүй байх эрх, амьд ахуйд нь ч амь үрэгдснийхэн дараач адил тэгш хамгаалагдах ёстой. Гэтэл бодит байдал дээр хохирогчийн нэр төрийг шүүхийн хэрэгсэл болгон ашиглах явдал хэвийн мэт хүлээн зөвшөөрөгдөж иржээ. Мөн энд хүний эрхийн үндэсний комиссийн үүрэг оролцоо нийгмийн анхаарлын төвд орж ирж байна. Хүний эрхийн үндэсний комисс нь хүний эрх зөрчигдөж буй шүүхийн практикт хяналт тавих, дүгнэлт гаргах шаардлага хүргүүлэх, системийн доголдлыг илрүүлэх үүрэгтэй байгууллага. 16 настай охины ээжийн мэдэгдэж хэлсэн үг хүний эрхийн хамгаалах тогтолцоо яг энэ мөчөд ажиллаж чадаж байна уу гэсэн асуултыг гаргаж ирлээ.
Нийгэм дахин өөр нэгэн хэрэгт анхаарлаа хандууллаа. 15 жилийн өмнө соёл урлагийн их сургуулийн 1 ангийн 7 эрэгтэй оюутанд бүлэглэн хүчирхийлүүлсэн гих эмэгтэй олон нийтийн өмнө нүрээ ил гарган дуу хоолойгоо хүргэлээ. Тэрээр 2011 онд болсон хэрэгт 2020 онд хуулийн байгууллагад хандсан ч хэрэг 4 удаа хаагдсан, шалгалтуудаараа гацаанд орсныг олон нийтэд дэлгэхвэ. Би ганцаараа тэд олуулаа гих түүний хэлсэн үг манай нийгэмд эмэгтэй дотоод дуу хоолой болж сонсогдсон юм а. Тэрээр хэргийг хүн хилэлцэх хугацаа дуусгах өмнө шударгаар тэнцвэртэй шалгуулахын тулд өөрийгөө золиослон ил гарсан гэдгийг онцолсон. Энэ бол эмэгтэй хүний хувьд асар их айдас, сэтгэл зүйн дарамт, нэр төрийн эрсдлийг давж гарсан шийдвэр байсан нь маргаангүй. Өмгөөлөгч булгамаа тус хэргийн хохирогч бүсгүйг өмгөөлөхөр болсон байна. Тэрээр хохирогчийн мэдүүлэг бол бэлгийн хүчирхийллийн хэрэгт хамгийн үн цэнтэй нотлох баримт гэж онцолжээ. Учир нь хүчингийн гэмт хэрэг нууц хэлбэртэй байдаг учраас гэмт хэргийн хохирогч хэрэгээ нуудаг, гэмт хэрэг үйлцэн хүн нь ч хэрэгээ нуудаг шинжтэй. Гэсэн ч манай нийгэмд хохирогчоос яагаад тэр үед эсэргүүцээгүй вэ? Яагаад эрт мэдэгдээгүй юм бэ? Яагаад ганцаараа очсон бэ гэх асуултыг тавьсаар байна. Энэ нь гэмт этгээдийн үйлдэлийг биш харин хохирогчийн сонголтыг шүүн дасалж буй хэлбэр юм а. Монгол улсын үндсэн хуульд хүн амьд явах, халдашгүй байх, нэр төрөө хамгаалуулах эрхийг баталгаажуулсан. Мөн хүний эрхийн түгээмэл тунхаглал, эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц, хүүхдийн эрхийн конвенц зэрэг олон улсын баримт бичгүүдээр Монгол улс охид эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах үүрэг хүлээсэн байдаг. Гэвч бодит байдал дээр хэргийг удаан шалгах, хүн хилэлцэх хугацаагаар хаах, хохирогчийг олон дахин байцааж сэтгэл зүйн дарамтад оруулах, нийгмийн зүгээс буруутгах хандлага хэвээр байна. Сүүлийн жилүүдэд энэ төрлийн гэмт хэрэг олшрох болсон шалтгаан нь зөвхөн хувь хүний ёс суртахуун бус харин хариуцлага сул шийтгэл зайлшгүй биш хамгаалалтын тогтолцоо сул байгаатай шууд холбоотой. Бид охид эмэгтэйчүүд амьд явах, аюулгүй байх, нэр төрөө хамгаалуулах эрхээ боддоор эдэлж чадаж байна уу гэх асуултын өмнө ирээд байна. Эдгээр хэрэгүүдийн шийдэл нь зөвхөн ял оноох тухай асуудал биш юм а. Охид эмэгтэйчүүд ганцаараа биш гэдгийг боддоор харуулах цаг нь иржээ. Улсын хурлын дарга уучрал Төв банкнд хийх хянаш шалгалтыг угтаж Монгол банкны удирдлагуудтай уулзлаа. Иргэн та хүч төрийн бус байгууллагаас улсын их хурлын даргад хандан шаардлага хөргүүллээ. Урт цагаан худалдаа үйлчилгээний төвийг улсын комисс хүлээн авлаа. Олон улсын захиргаан холбооны байгууллага боловсролын чанар хүртээмжийг сайжруулахад хамтран ажиллана. Цагаан алт хөтөлбөрийн дүнд самансан долларын экспорт 6 дахин нэмэгджээ. Шинэ бахуучин орон сууцны үн сүүлийн 3 жил тасралтгүй өссөн үзүүлэлттэй байна. Нийслэл 417 мянга гаруй хэрэглэх захиргааны хязгаарлалтад ороод байна. Ерөнхий сайд Зандан Шатар дэлхийн эдийн засгийн шуудлага уулзалтад оролцож байна. Бид түүнийг амралтын өдөр шилжүүлэхээр шийдвэрлэлээ. Эрчим хүчний сайд болон шодар сайд дор чонд нарыг огцруулга алтан бичгийг ерөнхий сайдад хөргүүллээ. Өнгөрсөн онд хүний эрхийн үндэсний комисс нийт 1344 гомдол мэдээлэл иржээ. Монгол улсын ерөнхий сайд Давсын чуулга уулзалтанд өндөр дээд түвшинд оролцлоо. Монгол улсын инх тайвны зөвлөлд нэгдэв. Тогдуулааны асуудлаар эрчим хүчний сайд чойжилсрон 30 жилийн алдаа гэв арчилсан нам хариуцлага нэхлээ. Төвцөг 7 хоногийн тайм хөтөлбөрт анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай.